Здравствуйте, уважаемые телезрители. Никто не отменил такого. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Эрхэм хүндэт үзэгч та бүхэн анзаараагүй байж мэднэ. Гадаа өглөө эрт нэмэх хэмтэй байдаг шилжилтийн үе нэгэнд ирээд байна. Сүүлийн 40 жилийн турш хийсэн ажиглалтаас харахад жилээс жилд энэ шилжилтийн тохиох хугацаа улам бүр хойшилсоор байна. 40 жилийн өмнө 4-р сарын 15-наас эхлээд өглөө эрт дулаан байдаг байсан бол одоо 4-р сарын сүүл төгсгөлд дулаан байдаг болжээ. Харин энэ жилийн хувьд одоо хүртэл хүйтэн байгаа болохоор 5-р сарын ихээр л энэхүү шилжилтийн үе дуусах боллоо та. Тиймээс хүнсний ногоогоо суулгах цаг, талбайн ажил гээд олон зүйлд энэ нь нөлөөлөх болно. За одоо бүгдээрээ урт амралт тохиох энэ 7 хоногт ямар ажил хийж хэрэгжүүлэх тухай үздэцгээе. Ну а сейчас давайте посмотрим, что желательно сделать в эти длинные праздничные дни. В саду прежде всего обратим внимание на наши... Цэцэрлэгтээ бүгдээрээ хамгийн түрүүнд альмийн моднуудаа шалгацгаая. Энд арнетка буюу давжаа алим ургах юм а. Харин зарим хүмүүс жирийн алимж тариалдаг. Моддын хувьд дөнгөж, нахиалж, гүлгэлж байна. Мэдээж энэ жил хүйтэн байгаа болохоор бүх ногоо ургамал хожуу нахиалж байгаа юм а. Гэхдээ модоо арчилхаа хүлээж зогсоож болохгүй. Өмнө нь бүгдээрээ үндэснийхээ тойргийг засаж бордоо хийж өгсөн бол одоо 1 кг модны шатаасан үнс нэмж хийнэ. Үнсэнд олон төрлийн бичил элемент агуулгаддаг юм. Хэрвээ мод тань жижигхэн хэмжээтэй бол 500 г байхад хангалттай. Үнсээ сайтар шигшиж нунтаг байдлаар нь цацах юм шүү. Мөн танаа ногоон талбайн услага ажиллаж эхэлсэн бол хаврын их услага хийх цаг нь мөн ирээд байгаа шүү. Өнгөрсөн жилдээ харьцуулахад арай бага усаар услаарай. Учир нь өвөл их зас унсан, хаварч мөн буруу орлоо. Тэгвэл модныхоо хэмжээнд тааруулж услаад өгөөрэй. Энэ услага бол хаврын чийг өгөх гол үндсэн услага юм шүү. За дараагийн ажил бол тайрах. Ер нь бол 3 төрлийн тайралт байдаг юм а. Эхнийх нь мэдээж ургалтыг дэмжиж мөчр тайрах явдал. Модны хэвийн ургалтанд цаад болох мөчрүүдийг нь тайрж авахыг хэлнэ. Тэгээ дараагийнх нь цаг үеийн гэж нэрлэж болохоор тайралт хийн. Тэгээ 3 дахь нь шаардлагатай үеийн тайралт юм а. Яагаад шаардлагатай гэсэн тухайд бол хөлдсөн болон хугарсан мөчрүүдийг тайрдаг болохоор тэр л дээ. Залуужуулах буюу эхний тайралт хийхдээ голдуу ингэж мөчрөн дотгошоогоо ургасан байвал дастаж аваарай. Ялангуяа танай модод 3-5 настай тохиолдолд дотгошоогоо ургасан мөчр нь шим тижээлийг шаарддаг болохоор дастаж авахд гэмгүй шүү. Сайн хаажаар ингээд дастаад авчих. Мөн авсан мөчр тань 1 настай бол дахин үндэслүүлээд модны шин суулгаж болгож болдог юм. Манай энэ модонд 1 настай мөчр даанч харагдахгүй байна. За тэгээд та бүхэн болж өгвөл дотгошоогоо ургасан шин мөчрүүдийг нь тайрч аваарай. Би дараагаар нь модныхоо оройн хэсгийн мөчрүүдийг өөрөө тайраад авчих нь харин энэ доор байгааг нь одоо авч үзүүлье. Ингэж мөчрийг нь тайрч авахаар модод ирэх гэрлийн хэмжээ нэмэгдэх болно. Голдоо хүртэл гэрэл тусаад ирэхээр гарах жимс ургацын хэмжээж дагаад нэмэгддэг олон давуу талтай. Тайрч авсан мөчр тань 1 см-аас илүү диаметртай байвал заавал цэцэрлэгийн замаасаг хэрэглээрэй. Энэ бол тусгай зориултын байгалийн гаралтай дүрхлэг. Хямд төсөр аргаар тосон будаг мөчр тайрсан газартаа дүрхэж болдог. Зөвхөн тосон будаг байх ёстой гэдгийг санаарай. 1 см-аас илүү диаметртай мөчр тайрч авсан бол заавал будаг замаасаг дүрхэж модоо хамгаалаарай. 1 см-аас бага диаметртай бол дүрхэх шаардлага байхгүй. 2 дугаар буюу дараагийн шатны тайралт. Би голдуу ногоон талбай сүйдэрлээд эсвэл явхад саад болоод байгаа мөчрийг тайрдаг. Тайрахтаа хөрөө ашиглах хэрэг гарна. 2-оос 2.5 см-ийн диаметртай болохоор энэ мөчрийг хайчаар хайчилж дастаж дийлэхгүй. Тиймээс хөрөө ашиглана. Хөрөөдснийхаа дараа заавал замаасаг дүрхэж модоо хамгаалах юм шүү. Хаврын чухам энэ үед л ийм тайралт хийж болдог юм шүү. За ингээд төгсгөлд нь 3 дахь буюу хөлдсөн, хугарсан мөчрнүүдээ авах үе. Механик аргаар гэмтсэн мөчрнүүдийг ялгаж танихад арай эрт байна. Зарим мөчр нь нахиалаагүй болохоор тэр шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ жаахан хүлээсэн дээр юм а. Тэгээд дараагийн 7 хоногт тайрах ажлаа үргэлжлүүлье. Поврежденных ветвей мы проведем, может быть, через неделю.
В ближайшие дни обязательно проведите... Энэ өдрүүдэд цэцэрлэгтээ заавал нэгэн сайн шалгалт хийж хэрэгтэй. Ямар бут ургамал хөгшөрсөн байна, ямар нь үр жимсээ өхөө болсон байна. Нэг ёсондоо чимэглэлийн ургамал болж хувирсан байгаа хэсгийг нь олж тогтоох хэрэгтэй. Тэгээд тэдгээрийг солих, шин залуу мод буц суулгах юм а. Манай улаан үд болон бусад газруудад үзэсгэлэн худалдаа олноороо нээгдэж байгаа. Тэндээс шин суулгацуудаа аваарай. Хамгийн гол нь манай бүс нутгийн, манад нутагласан сортыг сонгож авахаа мартаж болохгүй шүү. Бүрээдийн сортууд өвлийг сайн давна, алтаан сортууд илүү дулаан орчин шаарддаг юм а. Энэ удаа онцгойлон тарвагтаан орионд нутагшуулан гаргаж авсан модны суулгацыг танилцуулах болно. Тарвагтаан мод үржүүлгийн газар нь үндсээ битүүмжилсэн суулгац худалдаалдаг цорын ганц газар юм а. Давжа алим, слива, үхрийнүүд, дошлоо, илга, бөрөөлзгэн гээд, бөөрөлзгэн гээд эдгээр суулгацыг ирэх хүү чид өөр байгалийн хязгаарт худалдаалагддаг. Магадгүй жаахан үнэтэй байж болох. Гэхдээ энгийн суулгацууд энэ жилийн 5 дугаар сарын 15-нд суулгаж өгөх хэрэгтэй болдог бол эдгээрийг 6 сарын 15 хүртэл суулгаж болдог юм а. Үндс нь ийм битүүмжлэлтэй болохоор суулгац хатах өгөх гээд байх аюул байхгүй. Та бүхэн юу тариалахаа нэгэнд шийдсэн бол эдгээр суулгацуудаас сонголтоо хийж болох юм а. Мөн суулгацны чинь үндэс сайтар хөгжсөн байх ёстой гэдгийг анхаараарай. Суулгацын орой бус үндэс нь чухал гэдгийг сайтар санаж худалдан авалтаа хийгээрэй. Больше надо внимание обращать у саженца, а на так называемые корешки. Но в огороде продолжаем убирать. Ногоон талбайхан энэ жилийн хамгийн ихний ургацаа бид аваад байгаа билээ. Энэ бол ногоон сонгон 20 см өндөртэй сайхан ургасан байна. Хэрвээ энэ ном бүтгээлийг ашиглаагүй бол би сонгоноо 2 дахин жижигхэн ургах байсан болов уу гэж бодож байна. Ямар тааж 4-р сарын 15-наас эхлээд би хүнсэндээ ногоон сонгон хэрэглэж байгаа. Одоо цэцэглэхээс өмнө бүхэлд нь тайрч аваад хүнсэндээ хэрэглэсэн ч болно. Ногоон сонгон дахиад л ургачихна шүү дээ. Хажууд нь харагдаж байгаа нь хятад сармис юм. Удахгүй хурааж аваад хүнсэндээ хэрэглэх болно. Танаа ногоон талбайд ийм жижиг мандал зайлшгүй хэрэгтэй зүйл гэдгийг харж авсан байх. Эрт ургацын ногоо ургуулад витаминлэг хоол хүнс хэрэглэх бололцоогч нь бүрдүүлж өгөх юм шүү. Жаахан гашуунч гэсэн витаминлэг ногоо ургана. Ногоон сонгоноос гадна бусад төрлийн сортын шарлот зэрэг сонгон ургуулсан ч болно. Мөн ногоон сонгоны парфюмер Парадей сортуудыг ч ургуулж бас болно. Тэдгээр сортууд нь гашуун биш шүү. Тиймээс та бүхэн өөрийн талбайдаа ийм мандалтай болоорой. Ном бүтээлийг ашиглаад манай бүс нутагт 4-р сарын дундаас витаминлэг цоошин ногоо ургуулад хүнсэндээ хэрэглээрэй. В нашем регионе в середине апреля. Я так думаю, в этом году Энэ жилийн хувьд хүнсний ногоогоо 5 дугаар сарын 5-наас хойш суулгах бололтой. Тиймээс бидэнд мандлуудаа засаж онцлох хангалттай хугацаа байна. Би мандлуудаа шинс модон 5-ын банзаар сэлгэж засч байгаа. Манай эхнэр сайхан будаад өнгө нэмчихсэн байгаа нэ. Мөн будахаар удаан идэлгээ даадаг юм шүү. Мандлуудаа би мөн хид хувааж өгсөн байгаа. Одоо мандлуудаа юу тариалахаа шийдээд түндэ тохируулан бэлдэх болно. Би энэ хоёр нүдэнд нь байцаа тариалах болохоор парникасаа 4% бордоод хөрс авчирч нэмсэн байгаа. 1 квадрат метр талбайд 1% бордоод хөрс гэсэн үг ээ. За ногоочдоо нэг алтан дүрмийг битгий мартаарай. Нэг төрлийн ногоог 2-оос илүү жил нэг мандалд огтоос тариалж болохгүй шүү. Яагаад гэвэл тухайн тариалсан ургамлын өвчтөл бактери хөрсөнд шингэдэг. Мөн тухайн ургамал хөрснөөс өөрт шаардлагатай шимт хичээлийг нь л авдаг. Өөрөөр хэлбэл нэг ногоо нь илүү боор хэрэглээд нөгөөх нь марганц газраас сороод байдаг гэсэн үг юм. Олон жил нэг төрлийн ногоо тариалахаар ургац буурах нь байгалийн хууль юм а. Тиймээс 2 жил тутамд мандалтаа тариалах ногооныхоо төрлийг сольж байгаарай. Мандлуудаа бэлэн болохоор нь зөв хуваарлалт хийж мандлуудаа сэлгээрэй. Сэлгэх нь ургац сайн авахын үндэс юм шүү. правильного овощеоборота. Это залог хорошего урожая на вашем участке. Но в теплице продолжаем ухаживать за промежуточными. Хүлэмжийн хувьд
завсрын ногоо болон суулгацуудынхаа арчилгааг үргэлжлүүлэн хийх болно. Гэхдээ би өнөөдөр энэ тухай биш суулгах үндсэн ногооныхоо тухай ярих болно. Энэ игнэнд улаан лойл, нөгөөхт нь чинжүү тариалах юм. Чинжүү нь илүү дулаан дуртай болохоор эхлээд лойлоо суулгах юм аа. Тэгтээ гадаа цэрүүхэн хэвээр байгаа болохоор жаахан хүлээхээс. Харин халаагууртай хүлэмжтэй хүмүүс санаа зовлтгүй одооноос суулгаарай. Энэ лойлын суулгац ургаад анхны цэцэг нь гарах болсон байна. Цэцэг нь энд ч харагдаж байна. Тиймээс сав нь багадаад иржээ. Лойлоо 14 хоногийн дараа тариална. Чинжүүгээ арай хожуу хүлэмжиндээ суулгах болохоор тэр хүртэл ашиглах нэг арга зааж өгье. Ийм 1 литрийн багтаамжтай хувин аваад суулгацаа аягнаас нь гаргаад салдаг ёроол ийм ашигтай байдаг юм. Доороос нь түлхэхэд л гарчихдаг юм аа. Ингэж гаргаж авсныхаа дараа том савнд хийгээд шороогоор дүүргээд услаад өгөөрэй. Тэгээд хүлэмжиндээ суулгах хүртлээр энд байлгаж ургуулж болно. Суулгаттай нь сайн ургах болно. Санаа зовох хэрэггүй. Учир нь том аягны хөрсний шимт хижээл жижиг аягныхаас хамаагүй илүү нэмэгдэх болно шүү дээ. До него увеличится. Парника сайтар арчилах хэрэгтэй байна. Угтаа бол 5 сарын 5-нд өргөс тэмхийг суулгасан байх ёстой л доо. Болж өгвөл тогтсон хугацаанд л суулгах ёстой байдаг юм. Гэхдээ цаг агарын урдчилсан мэдээгээр бол 5 дугаар сарын 10-ны дотор суулгахад нэг их оройдохгүй юм шиг байна. Парник маань хавар эрт дулаанаа өгдөг пар шиг эд болохоро энд байсан бүх зүйл сайтар гисэж өгсөн байгааг та бүхэн харж байна. Магадгүй 5 см-ийн гүн дахиад суух юм шиг харагдаж байна. Одоо өхрийн баас худалдаж аваад энэ үлдсэн зайгийг дүүргэж өгнө. Тэгээд тусгаалan нүх гаргаж өргөс тэмхээ суулгах юм. Яаж хийх аргыг нь дараагийн нэвтрүүлгээрээ үзүүлнэ. Ном нэмж бас суулгахаар байгаа нь энд харагдаж байна. Та бүхэн өөрийнхөө парникийг ч гэсэн одоо ингэж бэлдээрэй. Тэгээд 5 дугаар сарын 10-наас урьдчилж өргөс тэмхээ суулгаж өгнө шүү. Это 10 мая. Жижиг хүлэмж буюу суулгацны хүлэмжийн талаар одоо өгүүлье. 5 дугаар сарын 1-2-нд гэрт ургуулж байсан LOL Expedition сортын сонгон цэцгсийн суулгацыг эндээ авчирч дүүргэж өгсөн. Тэгээд тагаар нь тагилчихдаг юм аа. Магадгүй шөндөө хасах 6-аас 7 хэмээн хүүтэн байсан ч 60 грамын зузаан бүтээлгээр бүтээждэг болохоор ургамлууд маань ажирахгүй хонж байгаа. Энд голдуу хүүтэн дэсвэртэй ургамлууд ургаж байгаа. Энд ховингийн гүзээлзгэн Expedition сортын сонгоны их ургамал, 2 төрлийн сортын сарна, тэгээд усан үзэм маань ургаж байна. Усан үзмээ удахгүй суулгахаар би төлөвлөж байгаа. Удахгүй мэдээж энэ жижиг хүлэмжээ суллах ёстой болно. Одоо ургамлуудаа гаргаад хөрсөндөө суулгачих юм бол ургамлуудад нэг ёсондоо стресс болно. Гадаа нэмэх 10-аас 12 хэмээн дулаан байгаа нь хангалттай дулаан биш болохоор мэдээж цаашдаа сайн ургахгүй. Тийм болохоор төр зүрийн хүлэмжинд хийх хэрэг гарах байх. Одоо бүгдээрээ төр зүрийн хүлэмж гэж юу болохыг харцгаая. А какой именно, давайте сейчас посмотрим. 6 дугаар сарын эхэнд л улаан лойлоо тариалахаар бэлдсэн мандалтаа ном тогтоож өгсөн байгаа. Зориултын ном нь мандлын өргөнтэй тохирч байх ёстой. Тэгээд даавн бус бүтээлгээж бэлдсэн байна. Өнгөрсөн жилээс хойш хэрэглэж байгаа эдэлтэй. Бүтээлэг 1 квадрат метр талбайд 40-42 грамын нэгтралтай байх ёстой. Жухам эндэл би хүүтэн дэсвэртэй хувингийн гүзээлзгэн сарнай Expedition сортын сонгоны их ургамлыг авчирч тавина. Тэгэхээр тэр жижигхэн хүлэмж маань суларчихна. Гэрээсээ улаан лоолийнхоо үндсэн суулгацуудыг нь оронд нь оруулаад хийчихнэ. Та ч гэсэн ийм төр зүрийн хүлэмж хийчихнэ гэдэгт итгэлтэй байна. Цаг зав багтаа байгаа бол бэлэн парник худалдаанд гарсан байгааг би өмнө нь нэвтрүүлгээрээ үзүүлж байсан. Харин одоо эрхэм үзэгчтэй. Та бүхнийг Спиридоновын гэр бүлийнхний нэгэн сонирхолтой туршлагатай танилцуулах болно. Владимир болон Ирина нар хэрхэн төр зүрийн хүлэмжээ шийдсэнтэй одоо бүгдээрээ танилццгаая. Но уже стационарному. Хинд ийм загвараар ийм хүлэмж хийх санаа төрсөн бай.
2 жилийн өмнө манай Ирина ногоо тарих арга хүлэмжийн талаар интернетээс мэдээлэл хайж байгаад суулгаж сургуулах хүлэмж хийх аргыг олсон. Би өмнө нь танаа нэвтрүүлгийг үзэж байхдаа газар жижиг хүлэмж хийсэн байхыг тань харсан. Тэгээд арай өөрөөр хийж болох юм байна гэж бодоод гарын доорх материалаар ийм хэмжээтэйг хийсэн л дээ. Би хувьдаа ийм хэмжээтэй суулгацны хүлэмжийг анхудаад харж байна. Тиймээс өнөөдөр танад хүрэлцэн ирж үзэгчдэдээ үзүүлэхээр шийдсэн юм а. Их материал орсон уу? Нэг их материал ороогүй. Гэхдээ манай хурш хүүхэнд хүртэл таалагдсан болохоор надад нэгийг хийж өгөөрэй гэсэн шүү. Ямар материалаар юм бэ? Бүрүүс юм уу? Тийм ээ, бүрүүс надад байсан болохоор угаасаа ингэж хийхэд ч хэмд юм байна лээ. Поликарбонатаар бүрж өгсөн л доо тэгээд. Газрын гүнээс хүүтнээр хайрах байх, шал хийж өгсөн үү? Суурьтай газраас жаахан зайтай болгосон л доо. Тэгээд банзаар шал хийсэн. Шал маань хүний биеийн жинг дааж байх ёстой юм шүү дээ. Халааж байгаа юу? Халаалтаа захилгаанаар шийдсэн. Энгийн гэртээ тавьдаг халаагаараа энд тавьчихсан байгаа. Тодорхой хэмд хүрэхээр өөрөө унтардаг болохоор тун амар бас энд температур хэмжигч үлгсэн байгаа юм а. Зөвхөн шүндэ асааж байгаа хэрэг үү? Надад бараг залгах шаардлага гарахгүй байна. Огцом хүүтэрсэн үед магадгүй асаах байх. Гэхдээ өдөртөө бараг асаахгүй байгаа л да. Мэдээж захилгаанаа мөнгөөж хэмжих нь гэсэн үг. За Владимир бол уран гартан барилгачин хүү юм. Харин Ирина та агрономч нь болж таарах нэ. Манай үзэгчдэд энэ суулгацны хүлэмжинд ямар ногоо ургаж байгаа тухай ярьж өгөөч. Өмнө нь цонхныхоо тавцан дээр тавьдаг байсан бүх суулгацнуудыг энд гаргаж ирээд тавьсан байна. Улаан лол би ер нь эндээ гадаа талбайн болон хүлэмжийн суулгацнуудаа тарьж байгаа. Манайх ер нь улаан лол ихээр тарьдаг айл л да. Энд амтанд чинжүүний 10 гаруй суулгац байгаа. Энэ жил мөн өргөс тэмэх суулгах болно. Одоо суулгац нь тэнд ургаж байна. 5 сарын 15-наас хөрсөнд ер нь суулгана. Үр суулгаж ингэж ургуулж авсан л да. Гибрид үрийн өргөс тэмэх болохоор тоосоо өөрөө хүрчдэг. Заавал зүгийг гаргаад байх шаардлагагүй байдаг. За 5 дугаар сарын 10 гэхэд эхнийхээ өргөс тэмхийг хүнсэндээ хэрэгжилчихнэ гэж тооцож болох юм байна шүү. Мөн тэнд бас expedition сортын сонгон тариалж байгаа. Тэгээд 90 цэцгийг үрслүүлээд одоо ургуулж байгаа. Тэнд ургаж байна. Энэ нь бол олон нас цэцэгт ургамал л да. Тэр доор сэлдэрээ ургаж байгаа. Таны бэлгэлсэн. Болцуус сэлдэрийн үрээс ургуулж байгаа нь тэр. За ер нь үндсэндээ энд ургуулж байгаа ургамлуудаа танилцуулж дуслаа. Та нөхрийнхөө барьсан хүлэмжинд сэтгэл хангалуун байна уу? Яг зөв. Цонхны тавцан дээрх суулгацнууд ер нь хангалттай нарны гэрэл авч чаддаггүй. Харин энд ингээд тавьчихаар хангалттай авч байгаа болохоор их үр дүнтэй байна. Цонхны тавцан дээрх суулгацнууд нар дагаж налаад байдаг. Харин энд дээшээ ургаж байгаа биз дээ. Владимир, чи ингэхэд энэ төр хүлэмжээ хэр хугацаанд барьсан байв? Яг үннээ хэлэхэд хагас өдрийн дотор л босгочихсон доо. Хагас өдөр үр дүнтэй байна шүү. Надад ч ихсэн маш их таалагдлаа. Өөрийн талбайдаа ийм суулгацны хүлэмж барьдаг юм уу гэж бодож байна. Дараагийн асуулт. Цаашдаа энэ хүлэмжээ хэрхэн ашиглахаар төлөвлөж байгаа бэ? Суулгацуудаа удахгүй хөрсөндөө суулгачих нь биз дээ? Энэ туршилтын журмаар гэхүү төрөл босгосон юм. Цаг нь ирэхээр мэдээж эндээс өөр газар тавина. Тэр зайд ер нь тавина да. Тэгээд дотор нь би хувьдаа өргөс тэмх үгүй шэвга амтдгаа тариалахаар төлөвлөж байгаа л да. Миний зөвлөгөөг дагахаар шийдэжээ. Миний танд хэлсэн санаа байх чинь өөр санаа байгаа юу? Өөр арга олсон уу? Таны арга их таалагдсан болохоор тэрийг л ашиглана да. Энэ болонгийнхаа төгсгөлд танаас нөхөртөө баярлалаа гэж хэлхийг хүсье. Баярлалаа. Үнссэн ч болно шүү дээ. Маш сайхан суулгацны хүлэмж хийсэн байна шүү дээ. За өнөөдөр та бүхнийг болцоо тургамлын дараагийн төлөөлөл алдарт саримстай танилцуулахар шийдлээ. Саримсны уугуул нутаг нь төв болон баруун өмнөд Аз, одоогийн Афганистан улсаас гаралтай. Сонгонтой адил хүн төрлөختөн эртнээс тариалж эхэлсэн 4000 жилийн өмнөөс тариалах болсон. Орос оронд
12-оос 13 дугаар зууны үед даргасан. Харин Сибирт хуучин мөргөлтнүүд болон казакууд эрэхтэй зэрэгцсэн дэлгэрсэн байдаг юм а. Химийн найрлагын хувьд 40% нь хуурай буюу эслэг, 60% нь шингэн. Эслэг хуурай бодисын ихэнхийг сахар, эрдэс давс, азот, Б-ийн төрлийн витаминууд B1, B2, тэгээд С витамин эзэлдэг. Мөн эфирийн тос болон бетацинидын агуулмж ихтэй болохоор эсэглэн хурц амттай байдаг юм а. Тийм болохоор саримсыг түүхийгээр нь идэж хэрэглэх нь тун ховор. Голдуу салаатны хачир болгодог, мөн даршилж, давсалж хэрэглэхээс гадна дэлхийн олон орны үндэстний хоолны хачир болдог ногоо. Хятадуудын хувьд илүү олон төрлийн хоол хийхдээ саримсыг ашигладаг. Ер нь саримс их өргөн дэлгэр дарахсан ногоо л доо. 1000 жилийн өмнөөс ангаах ухаанд ашиглаж байгаа. Бетацинид болон эфирийн дос витамины агуулмжтай болохоор чийг баам өвчин болоод бусад вирусын гаралтай өвчнийг эдгэхэд ашигладаг. Мөн цар дахлын үед ч хэрэглэж байсан ашигтай ногоо. Амьсгалын замын өвчний үед мөн ашигладаг. Олон төрлийн эмийн найрлаганд ордог. Мөн байнга саримс хэрэглэх нь хүний биеийн дархлааг сайжруулж өгдөг давуу талтай. Саримсны хоёр төрөл байдаг юм а. Яравой болон азими гэсэн хоёр төрөлтэй. Манай бүс нутагт голдуу яравой саримс тариалдаг. Азими саримсыг голдуу дулаан өвөлтэй газарт тариална. Миний хувьд айл өрөх бүр өөрийн хэрэгцээнд тохируулан энэ ашигтай ногоог тарьж ургуулan дархлаагаа дэмжиж ханиад болон бусад вирусын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж боддгоо. Тиймээс та бүхэн саримс тариалаарай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье. Будьте здоровы. Манай бүс нутагт цаг агаар сэрүүхэн хэвээрээ байна. Тэгэхдээ удахгүй дулаарх нь ойлгомжтой. Тиймээс ойрын амралт, баярын өдрүүдээр ногоон талбайдаа сайтар ажиллахыг хүсье. Ажиллахдаа мэдээж сэтгэл дүүрэн урам зоригтой байж гэмээн ажлын бүтээмж өндөр байна шүү дээ. Энэ хүрээд тариалангийн улирлын суулгацын үе дуусхур болж байна. Миний агрономчийн Хуанли ёсоор бол 6 төрлийн ногоо ургамлын суулгац бэлтгэл үлдээд байна. Эдгээр нь кабачок, хулуу, тарвас, амтдгуа, патиссон, чихрийн эрдэн шиш юм а. Тиймээс эдгээр ногоогоо өрслүүлэн суулгацаа бэлтгэе битгий мартаарай. Тэгж чадвал та эрт өндөр ургац авна шүү. За баяртай үзэгчдээ та бүхэндээ өрнүүн ажил, амжилт дүүрэн амралтын өдрүүдийг хүсэн өрөөё. Всего доброго. Желаю вам прекрасного, плодотворного отдыха.